Butter Podcasters тавтай морил тэгээд Peanut Butter Анжели байна. Тэгээд өнөөдөр та нар бол таньж байгаах үнэн ч үзэгч бол. За тэгтээ ингээ шинээр орж ирж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулаач байгаа юм. Сайн байцгаана уу? Намайг Цоглон гэдэг. Тэгээд Peanut Butter Jelly найз нэнаа. Өнөөдөр юу ярих вэ? Тэгч. За өнөөдөр ном ярина. За ямар ном бэ гэхээр Men from Mars, Women are from Venus гэд зохиолч ном байгаа. John Gray. John Gray зохиолч ном. Тэгээд эрэгтэй хүн ангаргаас, эмэгтэй хүн Венерагаас. Тийм Венерагаас гаралтай гэсэн ном байгаа. За хоёрт уншаад ямар сэтгэл төрсөн бэ? Тэгсэн чинь тэгтээ сая яг бодсон чинь нөө дэлхий 3 дахь гариг гэдэг штэ. Тэнгүүд нь Venus чинь 2 дахь, тэгснэ Mars чинь 4 дахь штэ. Тэгэхээр нэрэл тэр хоёр хүн шууд дэлхий рүү буугаад ирсэн гэх юм бол нэрэл make sense. Тийм. За ямар санагдсан бэ цаамаа? Надаа ер нь яг хосуудад аягүй хэрэгтэй ном шиг санагдсан. Тэгээд яг ингээд гацсан байгаа хүмүүс дахиж ингээд мэдчихсэн ч гэсэн ингээд мартсан зүйлийг дахин сануулахын тулд уншвал хоорондоо байгаа асуудлаа ч юм уу шийдэхэд аягүй зүгээр санагдсан. Тийм шүү дээ, тий. Ялангуяа хосын дунд аягүй тийм үл ойлголцол үүсээ. Тэрнээс болоо маргаан аягүй үүсдэг, тий. Тэгэл чи намайг ерөөс тоохгүй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү маргаанууд их үүсдэг. Тэгтэл яг үнийг хэлгээд яг эрэгтэй хүн эмэгтэй хүнээс шал өөр боддог учраас тийм маргаанууд үүсээд байдаг. Гэсэн утгатай ном байсан. Чамд ямар санагдсан? За ер нь ингээд номоо хальт ингээд шууд санагдсан гэхээс илүү нэг хальт ингээд тайлбарлаж өгөх юм бол яагаад ингээд ийм нэр өгсөн бэ гэдгийг хальт хэлэх юм бол те анханасаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийг энэ зохиолч ингээд өөр гаригаас ирсэн гэж төсөөлчих гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь Марс гээд ангараг гэсэн гаригт болохоор ер нь те дайны гариг те ер нь ингээд байнгын эрэгтэй хүмүүс нь ингээд дайндаа бэлдээл амар бие даацсан тэгэл маргаа энтер үүсэх юм бол байлдаж шийддэг тэгээд одоо хувьдаа тэр хүн ингээд зовж шаналж явах юм бол чадах хэмжээний өөрөө тэрийгэ зохицуулах гэж хичээдэг тэгээд үнэхээр overwhelmed хэцүү санагдах юм бол өөрийнхөө агууруугаа очоод тэгээд бусад ингээд ангарахынхаа залуучуудтай харилцахад бэлэн болох үедээ ингээд ангараг тэгээ бусад ингээд нийгэм рүүгээ буцаж ордог тийм ингээд гариг маягаар дүрсэлж исэн. Тэнгүүд нь Venus буюу Венера гариг тэр амар Монгол нэр санддаг. За ямар ч Венера гэдэг юм шиг. Венера гэдэг юм уу? Тэр чад тэгж орчуулаад. Окей. Венера гариг дээр болохоор амар нэг тийм хамтаараа те нэг тийм бинийгээ дандаа харьцуулж тойрддог. Тэгэл нэг эмэгтэй зовж явах юм бол бөөнөрөө очиж туслаад тэгээд асуудлаа болохоор яаж хийдэг вэ гэхээр ганцаараа одоо эргцүүлж бодож хийдэг биш. Дандаа бөөнөрөө ярьж ийж ингээд тийм шийддэг тиймэрхүү гариг байсан. Гэхдээ ингээд хоёр талдаа ингээд мэдээж ингээд болоод исэн мөртлөө нэг юм дутаад исэн юм шиг санагдсан чинь тэр нь хизээ нөхөгдсөн бэ гэхээр ангараг гаригийн одоо залуучууд Venus гариг дээр бууж ирээд тэгээд би тэгээ танилцаад тэгээд тийм хайр гэсэн гоё харилцаа ингээд үүсэж ихсэн гэж байгаа юм тий. Гэхдээ мэдээж ингээд тэгээд дэлхий рүү явсан гэлөө. Тий. Яг нэг нэгнийгаа олж хараад тэгээд хамтдаа өөр газар руу нүгээд тэр хэлнээс. Тэгээд дэлхий дээр очоод яг ингээд байсан чинь яг ингээ honeymoon stage-нд дууссан юм уу яасан. Мэдээж өөр гаргийн хүн насаараа өөр амьдралаар өөр одоо ув заламжлал ямар юм зөв буруу гэдэг нь хүртэл өөр тиймэрхүү амьдралаар амьдэрсэн одоо өөр гаргийн хүмүүс бинтэйгээ яг нэгдээд хоршоод хамт амьдрий гэд яг хэлсэн чинь амар олон маргаан зөрчил энэ төр гарч ирсэн тий. Тэгэнгүүтээ ингээд ийм юм нь одоо олон гэр бүл хосуудад ер нь тийм маргаан хайртай мөртлөө яг ингээд маргалцаад байдаг гэсэн тиймэрхүү нөө зөндөө байгаад байдаг шүү дээ. Яг хайр нь байгаад байгаа мөртлөө тэр одоо нэг л юм болохгүй байна. Би нэг ойлгохгүй байна. Уг нь ингээд дандаа нэг юмний талт байгаа мөртлөө тэрийг ингээд хийлж ярьж байгаа, ойлгуулж байгаа, илэрхийлж байгаа гэдэг нь амар өөр байгаад байдаг гэд. Тэгээд тэрний талаар тайлбарлаж тайлж одоо яаж хэлвэл зүгээр үү энэ төр гэсэн нэг тиймэрхүү тийм зөвлөмжийн хайр дурлалын зөвлөмжийн ном байсан энэ бол. Тийм. Тэгээ энэ ном яг тэгж эхлээд тэгээд үргэлжлүүлээд эрэгтэй хүн эмэгтэй хүн яг ямар бодолтой байдаг вэ? Асуудалтай асуудлаа яаж шийдвэрлэдэг вэ? Өөрийгөө яаж илэрхийлдэг вэ? Асуудал тулгарсан үед хэн яг ямар үйлдэл хийхийг хүсдэг вэ? Тэгээд нэгэндээ яаж өөрийгөө зөвөр ойлгох вэ гэдэг талаар ингээд бүлгүүдэд хуваагаад ингээд ярьсан байгаа. Тэгээд номныхаа ер нь бол гол хэсэгт нь бол их ялгаануудын их
их онцолж өгсөн те. Тий. Тийм. Чамд ямар ялгаа нь илүү их туссан бэ? Эрэгтэй эмэгтэй хүний. За мөн чи ер нь эрэгтэй эмэгтэй хүн ялгаатай гэж ер нь бол боддгоо. Яг ингээ хувийн зүгээс одоо энэ номыг унсны өмнөх унсны дараах сэтгэл чинь одоо ижлэхэн байсан уу өөр байсан уу? Ер нь ямар байсан бэ? Ер нь ижлэхэн байсан. Аа. Ер нь л яг би арай өөр л гэж боддог л тоо. Гэтэ тэрийг бол би яг ингээд анханасаа эмэгтэй хөвгт эрэгтэй хөвгт ингээд өсөхдөө шал өөр өсдөг болохоор тэрнээс болдог гэж ер нь их ихтэй боддог. Тэгээд номон дээр болохоор эрэгтэй хүн ер нь бол асуудлаа шийдэхдээ эхлээд хизээч ингээд хамгийн түрүүнд хүнээс очиод шууд асуучих гэж боддоггүй. Өөрөө хамгийн түрүүнд тэр асуудлаа шийдэх хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл эрэгтэй хүний хувьд одоо чадвартай байх, чадвартлаг хүн байх гэдэг нь амар чухал. Тэгээд хэрвээ хин нэгнээс очиод тусламж гуйгадах юм бол өөрийгөө ингээд амар сул дорогоор мэдэрдэг гэсэн байсан. Гэтэ би эрэгтэй юм шиг болохоор мэдэхгүй. Тийм шүү. Гэтэ ерөнхийдөө эрэгтэй хүний үйлдэлээс хараад ангууд ингээ янз бүр ингээ асуудалтай болонгуудаа ингээ чимээг болчдөг. Тий. Тэгээ би яг нэг надаас асуусан бохгүй юу? Яг ингээд Эрэгтэй. Тийм эрэгтэй надаас асуусан. Яг ингээд би ийм ном уншаад байна гэсэн чинь тэгээ тэрэн дээр яг ингээд ингэж ийна тэгж ийна гэл чи одоо жишээ найз охинтойгоо ингээд байхад ингээд одоо ингэх юм бол нэг жишээг нь асууж үзсэн байхгүй юу? Яг ингээд машин нь нэвтэрсэн. Тэгээ машин нь нэвтэрсэн байсан чинь ингээд эмэгтэй нь ингээд хараа хойлоо зүгээр л ингээд засуучинд дуучил та тэгвэл хурдан мурдан ингээд нөгөө эрэгтэй нь ингээд асуудлаа шийдэх гээд хахад эмэгтэй нь ингээд өөр нэг эрэгтэй рүү хандаж одоо тусалцаа эмэгтэй нь болохоор зүгээр тэр нь одоо хэцүү одоо төвөгтэй нөхцөл байдлаасаа хурдан гарах гэх тийм хэлж байгаа шүү дээ. Гэсэн чи эрэгтэй нь болохоор ингээд ингээд миний энэ асуудлыг шийдвэрлэх одоо уур чадварт энэ миний хайртай эмэгтэй итгэхгүй байгаа юм байна гэдэгт нь ингээд гомдчдаг гэд. Тэгээд яг тийм жигнэсээ болт юм гэсэн чи тий наа чи яг тэгдэг юм аа гэд яг тийм мэдрэмж үнэхээр төрдөг юм аа гэж хэлсэн. Тэгээ бас нөгөө нэг том зүйл гэхээсээ илүү жижигэн зүйл дээр ингээд эмэгтэй хүн хажуунсан чи ингэчих юм уу тэгчих юм ингэчээч тэгчээч гэхээр бүр илүү ингээд би юм жижигэн зүйл дээр хүртэл энэ эмэгтэй одоо ингээд эргэлзүүлж чинь тэгж бүр өөрийнх нь ингээд self esteem нь буурдаг гэсэн. Харин эмэгтэй хүний яг ингээд натурал одоо тэр ангаргаас Венерагаас гаралтай болохоор ингээд яг ингээд инстинкт нь юу вэ? Биологиос юу гэдэг вэ гэхээр ингээд хүн ингээд зөвлөгөөх дуртай, эмэгтэй гэдэг яг ингээд зааварчлах дуртай, шууд ингээд хэлэх. Тэгтэл эрэгтэй хүн харин надад зүгээр итгээд ингээд тайван чимээг хүлээж аваасаа гэж хүсдэг. Тэгтэл харин эмэгтэй хажуунсан чи ингэдэг одоо энийг аавтыг ингээд зааварчлаад тахаар за намайг ерөөсөө тийм чадвартай хангалттай тийм нөөц боломжтой гэж хүн бож бодохгүй юм байна. Намайг ингээ хүүхчиг надтай хандж ин гэж бодоод тэгээ тэрэнд нь айгу гомдоод за би ер нь ихтгэл даахааргүй хүн юм байна гэдэг. Тэгээд өөртөө ихтгэлээ алддаг гэжсэн тий. Тийм болохоор надад нэг ингэж санагдаад байсан шүү дээ. Нөгөө нэг би бас хувьдаа боддог байхгүй юу? Эрэгтэй хүнд ингээд яхаараа ингээд татагтаа болдог вэ ч юм уу? Эсвэл яхаараа юу ингээд илүү татагдах гад идэг вэ гэхэлэр нэг тэр хүнийг нэг тийм хувь хүний талаас нэг тийм хүндлэмээр санагдахаар тэр хүнийг нэг тийм тэр хүн татагдаад идэг. Тэнгүүд нь эсвэл ингээд зүгээр татагдсан байж ах үед нөгөө хүн нь ингээд хүндлэгийн аргагүй нэг энэ нэг ийм үйлдэл гаргадаг залуу байсан юм уу гэсэн юм бодогдохоор ингээд шууд сонирн болчдаг. Тэгэхээр ингээд эмэгтэй хүн одоо нөгөө нэг тэр залуугаа ч юм уу нэг хүндлээд за би энэ хүнд ингээд итгэж ийн хүндэлж ийн гэх юм бол тэгээд чи одоо тэгээч ингэж гэж үгүй нэг юмар хэлэхэрэг байгааз. Тэгэхээр нэг тийм итгэлийн дадаг тийм ер нь бол тэгээд юм жоохон юм байгаад идэм сан. Тийм энэ эрэгтэй ингээд эрэгтэй хүн шууд ингээд step up хийгээл шууд асуудлыг шууд шийдээл зохион байгуулаад юу гэдээ шууд асуудлыг шийдэхэд бол тэгэл эмэгтэй хүн ингээд хашаа суугаад зүгээр чимээгүй өөрийнхөө тийм байгаараа байгаалгүй гэж байна. Эмэгтэй хүнээр яагаад асуудалд нь ордог вэ гэхээр нөгөө эрэгтэйдээ итгэхгүй байна те. За энэ ч дээр нэг ингэсэнтэй ингээ өмнөх юм бас гаргаж ирэнгүүт эрэгтэй хүнд айгуу дургуун хүрдэг гинэ ингээд чи ингээд за байнга л ингээд ийм намайг ингээд чи ингээд доош нь хийж юм хүмүүсийн ажгүй тий одоо ингээд тэр номон дээр нөгөө нэг ширээний ард ингээд жоохон зөксгүй ингээд үйлдэл хийгээд тахам л ингээд хүмүүсийн ажид битээ хийл дараа ингээд хоёулаа ахта өчөө ингээд гоё ингээд наттай ахта ингээд гоё юугаа халбас сарайгаа гоё ашиглаараа гэдэг ч юм уу нэг тийм эвтэхнэр хэлэхгүй харин ингээд шууд хүмүүсийн ажид заагаад эсвэл шууд ингээд доош хийх маягаар хэлээд тахаар эрэгтэй хүнд бол айгу итгэл нь буураад өөртөө итгэл алддаг. Тийм олон хүмүүсийн хажууд ингээ нэг тийм их нэртэй угаас нэг тийм жоохон дарлуулж байгаа юм шиг нэг тиймэрхүү юм яхаар бүр амар яг эрэгтэй үний юу эгон одоо дургуун хүч нь байхгүй тийм тэгдэг юм шиг байгаа.
Гэтэ яг ингээд уул нэг талаараа ингээд ойлгож болж байгаа хгүй тий ингээд одоо эмхтэн хитрхи ингээд контролинг байгаад чи ингэдэг гэд бүх юм зааж өгöd ахаар тэр хүн ингээд эрхчлөөгөө алдаад байгаа юм шиг санагдаад өөрийгөө алдаад байгаа юм шиг санагдаж штэ. А гэхдээ нөгөө талаараа ингээд жоохон хитрхи одоо ингээд зөөр зөвлөмж өдр өгөнгүүд эго ингээд өвдөө тэгээд тахаар бас жоохон эрэгтэй хүн талтаас жоохон асуудалтай байгаа тий. байгаа. Харин тийм болохоор эрэгтэй хүнийг яг ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүнд бол ингээд эрэгтэй хүнээс юу хүсдэг вэ гэхээр ингээд өөрийнхөө асуудлыг ингээд сайн сонсоод маш сайн сонсоод ер нь бол сонсох ер нь бол айгүй чухал гэнэ. Эмэгтэй хүнд ингээд сонсоод шийдэл эрэгтэй хүн бол шийдлийг айгүй ингээ өхийг хүсдэг. Харин эмэгтэй хүнд бол зүгээр асуудлыг сонсоод ингээ өөрийг нь ойлгоод асуудлыг ингээ зөвтгөөд яг ийм асуудал гарсан болохоор миний ингээ ядарсан юм биш үү ингээд ингэсэн болохоор ингээ ийм байгаа юм биш үү гэдэг тэрийг ингээ зөвтгөөд яг ингээ ойлгоод тэрийг одоо баталгаажуулаад тэгвэл эмэгтэй хүн таалагддаг гинэ. Тэгээд эмэгтэй хүнд болохоор ингээ асуудлаа хэлэнгүүт нь одоо жишээ нь за миний утас ингээд жоохон муугаад энэ төр гэл эсвэл манай гэр бүлийнхэн юм байна энэ төр гэл хэлэнгүүд одоо чи шууд ингээд бол наатгаа шууд одоо байж л та таалагдахгүй ажилласаа шууд гар гэл ингээд шууд шийдэл хилээд тахаар эмхтэй хүн ерөөсө ойлгохгүй тийм ингээд ерөөсө ойлгогдсон мэдрэмж тахгүй тий шууд л ингээд ерөөсөө сонсогдсон мэдрэмж ахгүй шууд л намайг ингээл яаж ингээд тэр нь л эмхтэй хүнд зөв сонсох хүн аягүй хэрэгтэй юм лээ эрэгтэй хүн сонсож байгаа л Тэгээ яг хоо ингээд бас эмэгтэй хүмүүсийн дутагдал гэсэн юм бас байгаа заяа. Яг ингээд мэдээж харилцаан дээр нь ганцхан эрэгтэй хүн засагдаад эмэгтэй хүн зүгээр ингээд бийж авахгүй ёсгүй бах. Тэгэхээр яг эмэгтэй хүний талаас би өөрөө ч гэсэн бас хийдэг ер нь ингээд нэг тийм сонин одоо эмэгтэйчүүдийн үйлдэлийн нэг юм нь юу вэ гэхээр яг бодож байгаа юмаа шууд илэрхийлдэг гэж ингээд гарч ирж байсан шүү дээ. Одоо жишээ нь ингээд яг хоо ингээд илэрхийлж байгаа ч гэсэн тэрийг ингээд амар тойрон утгаар ингээд илэрхийлэх гээд байдэн шүү дээ. Ингээд дуртай юмаа ингээд би ийм нь дуртай ингээд дуртай тэгдэг гэхээсээ илүү нэг нэг бөөрийнхөөр илэрхийлээд нөгөө хүн нь одоо тэр үгнээс нь ингээд pick up хийх хэрэгтэй тийм ухаад яг ойлгох хэрэгтэй бүр байнгын ингээд active listener байхгүй бол тэгэхгүй бол нөгөө эрэгтэй хүн бас тэ өөрийн гэсэн одоо урт өдөртэй байсан тэг хэцүү байсан юмнууд байгаа. Тийм болохоор эмэгтэй нь одоо өөрийгөө ядарч байгаа ингээд чиний халамж хэрэгтэй байна гэдгээ ингээд зүгээр л ингээд ёо би ядарч гин гэхээсээ илүү тэ өнөөдөр ингээд ийм наслаад ингээд амар удаан ачаалтай өдөр байлаа тэгээ надад бол ингээд одоо чиний халамжийг авах юм уу тийм юм авах юм бол надад үнэхээр гой санагдах гад байна. Тэгээд чи миний хажууд ингээд байгаа ч юм уу те нэг тийм арай нэг тийм ойлгомжтойгоор тэгээд шулуухан бас үгээ илэрхийлж ингээд сурах юм бол тэр нь бас нөгөө эрэгтэй хүндээ ч гэсэн ингээд ойлгоход амар. Яг бол эрэгтэй болохоор яг л чихээрээ сонсоод тэгээ яг яахгүй тэгээ эмэгтэй хүн болохоор нэг юм хүний үгийг одоо зүгээр тийм тал тутаа одоо ингээд зүгээр стори мори харцал тэрний хүртэл дал дутхыг хаяа ингээд эмэгтэйчүүд хайгаалаад штэ. Энэ одоо ингээ юу гэсэн утгатай юм тэгсэн юм болов гэж бодох гээд бэдэг. Тийм болохоор ер нь бол арай тийм жоохон шулуухан одоо хүсэж байгаа юмаа ч гэсэн дургуй юмаа ч гэсэн шулуухан ер нь бол илүү илэрхийлэхтэй сайжрах юм бол бас давуу талтай байх байх. Харин тийм ном дээр аягүй олон жишээнүүд байсан те эмэгтэй хүний одоо чи надад хамгаалтай цаг зарцуулахгүй гэсэн яг үнэндээ яг ямар утгатай гэхээр сүлээд хоёлаа хитрхийг ажиллаад би эндээ цаг зарцуулахгүй хоёлаа дахиад жоохон хамт цаг зарцуулаад хамтдаа нэг зүйл хийдэх үү гэсэн тийм утгатай. Тэгтэл эрэгтэй хүн намайг шууд буруудах чинь гэж хүлээж аваад байдаг. Надаас болоод ингээд энэ хүн ингээд гоё байж чадахгүй юм бэ. Би энийг амар аз жаргалгүй болоход ингэснэ өөртөө юм тутам мэдрэмж аваад тэрийг ер нь ойлгож сайн ойлгохгүй л ер нь бол айгүй харилцаад хэцүү байгааз. Тэгээ энэс болж их маргаа өсдөг. Тэг ингээд эмэгтэй хүн эрэгтэй хүнд ингээд асуудлаа хэлэнгүүт эрэгтэй хүн болохоор нэг бол ер нь ингээд өөрийгөө айгүй шууд алдчихин гэж боддог. Тэгээд нэг бол тэр эмэгтэйгээ аз жаргалтай хангалттай аз жаргалтай байлгаж чадахгүй. Эсвэл энэ эмэгтэй намаа буруутгаад байна гэж хүлээж авдаг. Тэгээ ингээд эмэгтэй хүний эрэгтэй хүн дээр очиод асуудлаа хэлж байгаа одоо тэр хоёрын хоорондох байгаа асуудлыг ингээд эрэгтэй хүнтэйгээ ярьж байгаа байдлаас болоод эрэгтэй хүн хизээч ингээд тэрэндээ зөвөр буцааж хандаж чаддаггүй гэсэн юмсан. Харин эрэгтэй хүн яг ойлгодог бах тий. Яг юугээд байгаа юм бол дад тутахыг бодож чадахгүй. Одоо ингээл хоёлаа хизээч ингээд гадуур гарч ингээл гоё юм хийдэггүй гэл тэнгүүд юу яриад байгаа юм бэ хоёул дандаа л гардаг ш. Хоёлаа бараг өмнөх 7 хоногт гараа өстэй гэл тэнгүүд эмхтэй нь ингээл чи намайг ерөөсөө сонсохгүй байна гэдэр гэх тэнгүүд эрэгтэй би ч яг одоо сонсоол байгаа юм шүү гэл тий. Яг эрэгтэй хүн хитрхи үгийг бүр яг ингээ байгаагаар шулуунаар яг ингээд фактаар нүлээд авчдаг. Эмхтэй хүн болохоор ингээд дандаа эмхтэй хүмүүстэй харилцдаг болохоор ийм амар ийм тойруу аргаар поинттой өртөг. Эрэгтэй хүн болохоор шууд direct to the point байдаг байхгүй. Тийм. Тэг бас нэг юм юу шүү дээ. Эрэгтэй хүн ингээ агуу руу ордог гэдэг. Тий. Ингээд
янз бүрийн юм стресстэй тэгээд асуудалтай үедээ юм эрэгтэй хүн ингээд юм одоо хиймэл агуу одоо юу гэнэр чи төсөөллийн агуу төсөөллийн эрэгтэй хүний агуу руу ордог. Тэгээд тэрэндээ ингээ асуудлаа шийдчихэд ингээ гарч ирдэг гинэ. Харин тэр агуудагаа үед нь ингээд эрэгтэй хүн эмэгтэй хүн хурж ирэл ёо чи өстө яга надтай анхаарахгүй байгаа надад зөвөөсөө цаг зарцуулахгүй байна гэдэг юм бол эрэгтэй хүнд ингээд ерөөсөө айгу төвөгтэй санагддаг. Харин ингээ агуунаас нь гарч ирсэн үедээ бол эмэгтэй хүнд ингээ шууд бэлэн сонсоход бэлэн бүх юм ингээд хамт илүү цагийн өнгөрөөхтэй бэлэн илүү аз жаргалтай байдаг. Тэр агуудах хугацаанд нь бас айгу эмэгтэй хүн өөртөө ингээд цаг зарцуулаад одоо тэр массаж сажин дэвдэг ч юм уу найзтайгаа уулзаад айгу өөртөө гоё ингээ аз жаргалтай байвал надгүйсэн ч гэсэн ингээ аз жаргалтай байна гэдэг эрэгтэй хүн илүү аз жаргалтай гарч ирдэг гинэ агуунаас. Тэр агуужгүй гэж хэлсэн байна. Тэгээс тэр нөгөө агуун дээр нэг гэжсэн шүү дээ. Одоо мэдээж эмэгтэй хүн нь гинт ингээл нөгөө хайртай хүн нь чимээгүй болоод ингээл юу ячих юм бол яана яасан болоо гэл нөгөө санаа зовж эхлэн шүү дээ. Тэгээд тэнгууд нь санаа зовж эхлэхдээ тэр асуудлыг бас нөгөө эргэтэй тэгээ нөгөө эмэгтэй хүмүүс чи асуудлаа яаж шийддэг вэ гэхэлэр харилцаж шийдээд байдэн шүү дээ. Тэгээ яг тэр арга яг ингээд эрэгтэй хүн дээр ашиглаж гад байдаг. Юу болсон юм бэ? Яасан юм бэ? Чи ярилцал та хойлоо ярилцчихийж ингээд энэ асуудлаа шийдэн штэ гэх гээд байдаг. Гэтэ нөгөө эрэгтэй хүн нь заавал ингээд өөртөө чимээгүй ингээд ганцаараа ингээд байгаад тэр орчиндөө байгаад ингээд өөрөө дүнэлтэнд хүрсний дараа л яг ингээд ярилцахтаа бэлэн болдог ч юм уусгүй бол ингээд тэх үедээ бэлэн болдог. Тэрнээс одоо бэлэн болоогүй үед нь эмэгтэй нь ингээд одоо ярилцсан ингээд хийгээд тах юм бол нөгөө хүн нь бүр л ингээд агуургаа гүнзгий орох гээд идэг гэж гарч ирж ирсэн бас. Interesting. Яа. Гэтэ ер нь би бас бодсон. Ер нь эрэгтэй хүн гэхгүй эмэгтэй хүн ч гэсэн агуулгаа ороод ингээл ганцаар баймаар гарангууд тэгэл ганцаараа байгаал тэгэл бутаад найзтайгаа уулзч мэлцаал тэгэл тий. Тэг үед нь харин яг нөгөө нэг хажууд нь байгаа хүмүүс хайртай хүмүүс нь тэр хүнийг ингээд хүндлэх ёстой байх гэж бас бодсон. Тийм. Тэгээ нөгөө хүн ч гэсэн те би ингээд зүгээр ганцаараа баймаар байна гэдгээ нөгөө хэд амар илэрхийлээд ингээд би ингээд та нарт хайртай ингээд дуртай. Гэхдээ би одоо ийм юмыг бол ганцаараа ингээд эргцүүлж бодоод байлгамаар байна. Тэгээд ийм үед бол надад тэр миний орон зайг өгөөч гэж бас нөгөө нь бас холбогдох хэрэгтэй бах те. Тэгэхгүй бол тэгэл ингээд найзууд нь битсэн чи ингээд ямар ч чимээгүй ингээд бас ямар ч холбоогүй сүлбээгүй байх юм бол бас нөгөө хүмүүс нь бас гайхаж байна. Тийм шүү дээ санаа зовж шүү дээ. Санаа зовж эхлэх болохоор ер нь бол open communication. Тийм. Ер нь эрэгтэй эмэгтэй хүн хоёр шал өөр хоёр хэлээр ярьдаг гэдэг тийм шүү дээ. Яг юу гэж бодож байна. Эрэхтэй ингээл өөрөө бодно штэ. Би ингэж яхад яагаад ингэж бодохгүй байгаа. Би ингээ бодсон махад намаа ингэж бодсонгүй гэдэг. Ингээ өөр хүний нөгөөнийгээ яг өөртөө ижилхэн бодно гэж бодоод байдаг штэ. Тэгтэл яг үнэлгөөгөө те. Нөгөө шал өөрөөр бодоо. Тэрнээс эрэхтэй хүний нөө юутай зүрлэлт ирзэн шиг. Тийм. Эхэндээ ингээ чам руу ингээ амар тэмүүлээл ингээл хамаг юм чинь хийгээл хэвээр ингээл тэмүүлэн тэгээ яг өөрийнх нь болцоо байна ингээд айчмаар ингээ агуур руугаа ороод холдоо эрдэн шиг ингээ сунж эхлэн. Тэгээ тэр үед нь ерөөсөө хүчээр татах хэрэггүй. Зүгээр ингээд орхичих юм бол буцаад ингээ эрдэн шиг ингээл хүрээд ирнэ. Байглаасаа тэгдэг нэ айгу сонь тэг. Гэтэ нөгөө нэг одоо тэр юу нэгээ жоохон одооны нийгэмд ийм болцсон юм шүү дээ. Яг ингээд асуудал нь хурцдах юм бол эрэгтэй нэгээ шууд холио салъя гэл. Тэгэнгүүтээ ингээд салчин заяа. Тэгээ салж байгаа хооронд нөгөө эмэгтэй нэгээл эхлээл амар гуниглал өө миний хайртай залуу гэж гуниглал. Тэгэл эмэгтэй нэгээд гуниглаад найзуудтайгаа яриад тэгээд over болчихж байгаа штэ залууга. Тэгсэн чинь нөгөө залуу нь кейвэсээ гарч ирсэн ээ. Миний хайр хаан байна. За гэл тэгэл юу миний бодлоор харилцаанууд амар on and off байд юм санагдаад байна. Яг эрэгтэй хүн personal space-ийг хүсэж байхад эмэгтэй хүн өгч чадахгүй. Тэгээ салчингууд эрэгтэй хүндээ personal space авчингуудаа нөгөө эмэгтэйгийнхаа орон зайгаа санаад тийм байна тий. Надад юу шиг санагдлаа. Avoidant attachment шиг санагдлаа. Тэгээ эмэгтэй нь болохоор anxious attachmentтэй. Яна үгүй ягаад буцаад явчваа би чанд ингээ зэрэгтэй бүр үлээ ингээ орчтод тий. Яасан бэ юу болсон бэ гэж бүр асуугаад сквалас ингээ дарамталдаг гэж. Чи натаа ингээд илүү татна ахгүй бол хоёлаа ингээд байлээ идэр. Тэгээд дарамтлангууд эрэгтэй хүнд айгу юм гимтэй санагдаа. Тэгээд ингээд байглаасаа ингээд бүр холдмоор хачаа. Тэгээд ингээд дарамтлаад ингээд хажууд нь байгаа тахаар улам ингээд хэцүү болоод яг өөрийнхөө хүснээрээ болохоор биш. Яг ингээд энэ хүнийг зүгээр satisfied болох гээд би өөрийгөө золиослчин гэж айгу бодод байсан юм шиг үнтэй. За тэгээд бас юу хийсэн мэт шүү дээ. Одоо ингээд эмгтээчүүд болохоор угаасаа л цаанаасаа амар giving амар юм өгч хүмүүс туслах амар дуртай. Тэнгүүд эрэгтэй хүн болохоор эсэргээрээ зөвхөн өөрийгөө л бодоод зөвхөн ингээд би л болж байвал бусд нь л хамаагүй гэсэн үзэл бодолтой. Эмэгтэй хүн болохоор бусд нь ингээд сайжраад ингээд амжилттай явж байвал би бол яах вэ гэсэн үзэл бодолтой. Тийм болохоор эмэгтэйчүүд юу сурах хэрэгтэй вэ гэхлээр
өөрийгөө жоохон яаж тавьж те. Тинги өхөөсөө илүү авч сурах хэрэгтэй. Эрэгтэй хүн болохоор авахаасаа илүү өгч сурах хэрэгтэй. Тийм. Үнэ шүү. Тэгээс надаас нөгөө нэг яг санагдж байгаа нэг юм нь болохоор нөгөө онооны систем гэдэг нэг байсан шүү дээ. Эмэгтэй хүмүүс болохоор бэлэг авахыг ч юм уу яаж хардаг вэ гэхээр бүх юм ижилхэн тэнцүү оноотой байдаг. Тэгэхээр тэр хүн нь одоо Томас надаа машин авч өгнө үү? Томас надаа цэцэг авч өгнө үү? Тийм. Одоо Томас надаа машин авч өгнө, Баяраа надад цэцэг авч өгнө. Энэ хоёр бол надад ингээд тэнцүү очно гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүтээ эрэгтэй хүмүүс болохоор том бэлэг байх тусмаа өндөр оноо гэж бодоод идэг гинэ. Тэгээ одоо жишээ нь за би ингээд машин аваад өгсөн юм чинь одоо жижигхэн бэлэг өгөх шаардлагагүй. Нэг томыг өгсөн юм чинь одоо ингээд болцсон. Ингээд эрэгтэй хүмүүс нь байнга авч идэг те. Жижиг байсан чи аанга аваа. Эмэгтэй хүмүүс болохоор нэг тийм том жижиг нь бол нэг амар хардггүй гинэ. Тэгэл ер нь бол ингээд нөгөө нэг ийм үг байдаг шүү дээ. It's the little things гэд машин авснаа. Цэцэг өгөхгүй бож надаа. Яа, машин чи авах вэ? Харин тийм. Чи надад машин өгсөн юу гэж бодоо та гэж хэлсэн. Тэнгүүтээ энэ болохоор яг нөгөө гэр бүлийн жишээн дээр юу гэж гардаг вэ гэхээр одоо эмэгтэй нэг ажил хийдгүү гэр орныхаа ажлаа хийдэг байла. Тэнгүүтээ эрэгтэй нь болохоор юу яадаг байла нөгөө ер нь бол цалин юу бол мөнгө олдог зэ. Тэгээ эмэгтэй хүмүүс болохоор юу гэж хардаг вэ гэж одоо манай ном тайлбарсан бэ гэхээр эрэгтэй хүн нь болохоор мөнгө олж ийн гэсэн нэг ажил хийж байгаа байхгүй. Тэнгүүт нь эмэгтэй нөгөө нэг хүүхдээ харж ийн гэр оронгийн ажил тэгэл янз бүрийн ингээд одоо тогоо хизээ тэрийг хизээ төлнө гэж тэр чи баг нябо гэр бүлийн нябо хийгээд байгаа штэ. Тэгээ тэр юм ингээ бүгдээр ингээ хийж ийн гэж хараад тэгсэн чи ингээ эргэтэй нь ингээ ганц ажил хийдэг мөртлөө одоо энэ хүүхдүүдэд цэцэрлэхээс авч амжихгүй байгаа мó гэж ингээ хардаг байтал эргэтэй нь болохоор миний ингээ цалин нэмэгдсэн юм чинь миний ингээ оноо нэмэгдчихлээ. Одоо тэгэхээр би ингээд бүрл ингээд илүү одоо юм хийгээд байна гэж ингээд харж байгаа гэд. Тэнгүүт нь ингээд цалин нэмэгдээд мөнгө илүү их олж байгаа болохоор илүү оноо авж байгаа болохоор илүү одоо гадуур гарах эрх нь нэмэгдэж юм ч юм уу те. Эсвэл илүү одоо ер нь ажлын цагаар ч гэсэн ингээд ажиллаад байхад ер нь бол эхнэр нь зүгээр байна гэж ер нь бол бодох гээд идэг гэсэн юм бас байдаг. Тэсэн чи эмэгтэй нь болохоор уламжлалтэй гэр бүлтэйгээ бүрл цагаа зарцуулахгүй байна. Интернет тэр одоо мөнгө гэсэн юм дээр нь бол нэг амар фокуслага болоод тиймэрхүү болдог гэдэг чийсэн. Тийшүү. Тийм. Тэгэхээр ер нь бол тий одоо эмэгтэй хүн болохоор жижигхэн юм амар чухал гэдгийг бас нэлээд ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгээ бас нөгөө нэг ийм хосуудын хооронд гэсэн жижигхэн маргаад чи надаа ингээд цэцэгч авч өгч чадахгүй байгаа мó гэл тэнгууд нөгөө залуу нэг гэл баглаа цэцгийг чинь амар үнэтэй тэгсэн гэл тэгж мэгэж яаштай тэгсэн чи ингээд дэлгүүрийн цэцэг ямар хямдхан байлээ те. Гэтэ амар хөөрхөн штэ те. Тийм тэгээ тиймэрхүү юм одоо дэлгүүрийн цэцэг авах ч гэсэн ингээд хүн баярлдаг. Одоо би чинь ээжэд ингээд нэг үнэтэй баглаа авч өгчөөд араас нь ингээд нөгөө гэртээ зүгээр л ингээд дэлгүүр орохдоо ингээд цэцэг өгөөлсэн чи тэр болгон дээр нь амар баярлал үнцэг болгоныхын зургийг дарж бараад тэгснэ утасныхаа ингээд wallpaper энтер болгож байна. Тэгээ яг нэг эмэгтэй хүмүүс нэг л тим юм шиг надад ингээд санагдаад байдаг. Тийм шүү дээ. Ямар юм дээр амар тийм шүү дээ. Тийм. Тэс эрэгтэй хүнд нөгөө нэг юм хэлэхдээ айгаа зөвхөн шүүмжлэл маягаар ерөөсө битэлгэсэн шүү дээ. Одоо би өстой амар урт удаа өдөр байлаа өдөржингөө ажиллалаа. Би тэгээс гэрийнхаа одоо юм байна гэл ингээ бүх проблем ингээ тоочгонд эрэгтэй хүн ингээ өөрийн буруутгах авч санагддаг гинэ. Тэгээд тэрний оронд ингээ дундуурнаас ингээ гэтээ би ингээ чамайг намаа сонсож байгаа чинь маш их баярлж байна. Гэтээ чиний ингээ туслалцаа хүч байгаа болохоор би ингээ илүү хамаагүй дээр мэдэрч байна. Гэтээ чи ингээ надаа хамаагүй хань олж байна ингээ өөрт нь ингээд яг ингээд зүг хийж байгаа юмнуудыг хэлэх юм бол эрэгтэй хүн тэрийг илүү хийхийг бодоод илүү урам зориг авдаг гинэ. Харин зөвхөн ингээл негатив ингээл ийм байна гэл ингээд проблем хэлээд тах юм бол үгүй намайг л буруутгах юм байна. Би ингээд илүү цаг зарцуулж чадахгүй юм. Би ингээд илүү юу байгаа юм бэ ингээд гэж би болохгүй юм байна гэл. Тэгээ нөгөө эрэгтэй хүнд ер нь аюу чухал юм шиг байна те ингээд appreciation тийм зүг хийж байгаа юм харин хүндлэл бас амар чухал те ер нь тийм өөрийгөө эрэгтэй хүн шиг эр хүн шиг мэдрэх тий яг үнэ ер нь эрэгтэй хүн гэж мэдрэхээ болохоор л урам зориг нь мухаал ер нь тэгэл би ингээд энэ эмэгтэй хүнд хэрэгтэй байна гэсэн мэдрэмж нь байхгүй болж эхлэнгүүд тэгэл тэр одоо би хэрэггүй мэн гэл тий. Гэтэ эмэгтэй хүн болохоор нөгөө талдаа ингээд энэ хүн
надаа ингээд сэтгэл гаргаж байгаа мэн гэсэн мэдрэмж авахыг илүү хүсдэг бах тий. Тийм шүү дээ. Тийм. Тийм. Тэг сэтгэлээ гаргахгүй ингээд нөгөө агуу магуур руу ороод өөрийн сайн сонсгоо болчихгоо за намайг сонсгочгүй юм байна. Би ингээд 20 жил 10 жил ингээ ерөөсө өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй амьдралаа. Надаа ингэж намайг ойлгож сонсох хайрлах чадвар гарахгүй хэрэггүй хэрэггүй гэж салдаг гэл тэгээд Тэр бас яг нэг бодлын нэг бас жоохон empathyтэй холбогдоод байгаа юм шиг тий. Одоо ингээд эрэгтэй эмэгтэй хоёр бие биендээ яагаад ингээ үл ойлголцол үүсдэг вэ гэхээр одоо чинь би энэ хүний оронд байсан бол би ингэхгүй байх байсан гэж нэг юмар би л гэж нэг тийм бодоод байгаас. Гэхдээ яг тэр хүний өнцгөөс ингээд харж үзэх юм бол тий тэр хүн чинь ингээ бүр өөр хүн өөр амьдралаар өссөн тэгсэн ингэсэн. Тэгээ ганц үний юм ингээд чамд хайртай чи тэр хүнд хайртай. Тэгээд яг асуудал чинь үнэхээр шийдэгдэх хэрэггүй асуудал байна уу? Эсвэл тоор зүгээр л дээ бардам зангаасаа болоод ч юм уу нэг тийм жижигхэн юмнасаа болоод ингээд тэгээд ээ нү гэдэг нь настай. Яг бол мэдээж бүр амар асуудалтай бол харилцаанууд байгалах. Тэд нар нь бол тэгээд зүгээр л за хоёул өөр хүн гэж шийдэгчгүүлэх тий. Одоо шинэ ихтэй ингээд зоддог байхад ингээд за угаас манай нөхөр дайны гаргийн хүн болохоор угаас санаасаа зодолтмоор санагддаг байх гэж бодох юм бол тэр бол жоохон токсик тий. Нилийн токсик. Тийм. Гэхдээ яг жижигхэн юм дээр бол тийм. Ер нь бол ярилцах л амар чухал. Гол нь тэгээд нэг нэгэндээ ойлгох хэлээр ярих нь тийм чухал. Тийм. Одоо ингээд юу гэдэг чи ямар асуудал ажиллах уу? За мөнгөний асуудал. За байрны мөнгө төлбөр гарц тэгсэн чинь нөгөө залуугийнх нь мөнгө нь ягаад ч юм бэ түрүү сард нь бүгд өргөдөд ус. Тэгээ эмхтэй нь хөрхий гэртээ хүүхдээ араажсэн. За яаж идэггүй нэр. Ямар хэцүү асуудал. Хэрэгтэй байна. Амар жинхэнэ амьдралын асуудал гаргаад ирлээ. Тэгээ эмхтэй нь би яах гэж цантаа суув. Замаар сарай юу. Гэхдээ ингээд тэр хинтэй суух. Бас хосууд нөгөө нэг муудалцгаараа яг жигнэсээ яг боддггүй тийм муухай өгнүүд бас би биндээ хэлэх гээд идэм шиг санагдаад байдаг тийм шүү дээ. Ямар ч ууртай байсан болохоор яг ингээд чам шиг залуутай уулзраад би ч азгүй юм битээ юм а энэ төр гэж би ч хэлэх юм бол би бас баг эртний үнээсэн бол ингээд за нэрэл би арчаагүй залуу юм байна. Энэ эмэгтэй бол ингээд яасан. She deserves better. And тэс харилцаа тэгээд нэг шийдэл олох байхаа. Ер нь олох боломжтой хаа. Тэгээд эмэгтэй нь хүндэлж ивэл яг олох байх. Хүндлэхгүй бол ингээд шууд ингээд доромжлоод эхлэх байхгүй. Ээж яриач тэ яах гэж ингээд сарын ингээд нөө түрээсээ мөнгө авахгүй одоо хэдүүлээ яах юм энэ гэл шууд доромжлж эхэлнэ. Харин ухаантай эмэгтэй эрэгтэйг хүндэлдэг эмэгтэй болоод аягүй жил хэмэр. Зүгээрээ энэ бол байх асуудал хоёлаа ингээд энийг даваа гарна гэдэг ч юм уу тий. Encouragement өгөөд тий. Хоёлаа энэ сар ингээд одоо юунаас ч юм би аваад болох чи гэдэг юм тий. Тий. Дараачихаа хоёлаа яг ингээд сайн тарцуулаад яг тооцоотой бай гэдэг. Тий. Гэтэ би чамд итгэж байна. Итгэж шүү би чамд. Чи минь мундаг. Чи минь чаднаа. Ахаа шүү чадна. Миний ай мундаг шүү. Гэтэ чи бидний гай гоё амьдруулж тийм байна. Эртээ хүн гэлтгүй эмэгтэй хүн ч гэсэн ингээд чи чаднаа ингээд одоо ингэ асуудал юм байгаа ч гэсэн би чамд итгэж байна гэхээр ингээл эмэгтэй хүн шууд өгөнд ингээл итгэлээ аяа гоё болол тэгээд харин тий ёо за тийм ээ би чадна энэ бол юу яа би хэм билээ. Тийш тийм ямар ч хүн дээр тий эртний хүн дээр бүр илүү нөлөөлдөг бах тий. Тийм баг. Бүр ингээ олон за миний ихнэр надад итгэж байна. Миний хүүхдүүд надад итгэж байна. Надаа ингээд бүтэн гэр бүл минь байна. Ямарсан төсөөлөх үүсгэсэн баг. Асуудал үүсэл. Тэгээл шууд урам зориг ороод баг маргааш нь шууд мөнгө олоод ирэх бах туу. Тийм болохоор бас тэ нөгөө нэг гэрлэх мэрлэх хүн ч юм уу тий яг тэр одоо хамт одоо амьдралаа туулъя гэж бодож байгаа хүнээ бас зөв сонгох нь бас чухал юм шиг тий. Яа тэгвэл ингээд анх ингээд яг эмэгтэй хүний талаас бол яг тэр эрэгтэй хүнийгээ хүндлээд эрэгтэй хүнийхээ хийж байгаа шийдвэрт нь итгэх гэдэг нь амар чухал байгаа байхгүй тий. Мэдээж өөрийн гэсэн үзэл бодолтой одоо тэр нь өөрчилж болно. Гэхдээ ямар ч байсан энэ хүнтэй хамт амьдралаа бүтээгээд энэ хүнтэй ингээд болъё гэх юм бол би энэ хүндээ итгээд тэгээ шүүмжил бол одоо санал нийлэхгүй байсан ч гэсэн за ямар ч гэсэн энэ хүнд нэг итгээд үзье ч юм уу нэг тийм ядаж одоо төвшин дээр очиж ижиж бас гэр бүлээ зохиогол зүгээр ч юм тий. Тэр хүнийхээ одоо judgment тэрөөс итгэхгүй байл
наа чи биш юм шүү Харин шүү тий. гэдэг ах юм бол ингээд юм болгоныг ингээд эсэргүүцээд Санаанд ах юм бол гаргах. тэгэх юм бол нэг тийм бас эрэгтэй эмэгтэй хоёрын эгогийн ингээд бас ингээд Тийм battle юм шиг Яа. санагдаж байгаа. Нөгөө нэг уянгаа тэгээд хин биш тий. Нөгөө хин блий. Нөгөө нэг мэдгүй. Нөгөө хин залбаа. Нөгөө нэг золбоо ТV бид шүү дээ. Миний Тэрэн дээр яг нэг тийм тэгээд яна үзчихвээ. үзбогоо Үзсэн. Энэ охиныг үзэн ядлаа. Тоочлаа. тэр нөгөө тэгтээ яг ингээд буруутах хүн байхгүй. Тэгтээ зүгээр нөгөө хоёр хүн ингээд амар өөрсдийн гэсэн ингээд хурц үзэл бодолтой одоо насаараа ер нь бол ингээд бие дагаад ингээд өөрөө явцсан. Тэгээ ер нь бол өөрийнхөө шийдвэрийг зөв гэдэгтээ амар итгэлтэй тиймэрхүү хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хүндээ хайртай ийртэй байсан ч гэсэн цаанаасаа ингээд ямар нэгэн гол нэг үзэл бодол дээр хүрхийг хүсвэл хоёулаа амар өөр газар өсөөд яатсан. Тэгээд хинч одоо хоёулаа өөрийнхөө үзэл бодлоо амар зүгээд итгэцэн ингээд эго өндөртэй байх юм бол яг ингээд хинч бууж өгөхгүй байх юм бол угаасаа гэр бүлийн харилцаа тогтоож явах хэцүү юм шиг. Тийм. Тийм л. Монголын ер нь контекст нь жоохон ер нь хэцүү хаа. Нөгөө нэг ер нь Монгол эмэгтэйчүүд амар тийм дайчин. Тийм. Ер нь ингээд гэр бүлийн баг толгой штэ. Ер нь Тийм, эрэгтэй хүн яг тийм. ингээд тэр гэр бүлийн Харин толгой гэж тийм байгаа ч ээ. яг үндэ эмэгтэй хүн яг хамаг эмэг зөксүүлж авч явдаг штэ. Тийм амьдралыг би ч жоох хүсэхгүй байна. Яг үнэндээ яг эргэтэйдээ итгэл уг нь гол амьдрах юм бол амар гоё харч юм шиг дээ. Ингээл Тийштэй ингээл хүүхдүүдэд харахтай санаа зовоол тэгэл гэр бүлийн санхүүгийн асуудлыг ингээд толгоондоо стресстэй баймиргүй. тийм. Тэгэл өөрийнхөө мөнгө гоё өөрийгөө өрөөл нөхрийн мөнгө гэрийн мөнгө. Миний мөнгө гэдэг үг нь явж байвал тий. Тийм. Яг манифест. Хиний болно. Тийм. За. Тэгээ яг нөгөө дуусахтаа би бас нөгөө номныхоо нэг сүүлчийн нэг хэсэг нь надад нэг амар гоё санагдсан байхгүй юу? Нөгөө хайрыг яг жилийн 4 улирал шиг гэд өрсөлдсөн байсан. Одоо жишээ нь ингээд хайр болохоро хавраас эхэлдэг гэлдэг жаа байхгүй юу? Тэгээд яг л цэцэглээл хамаг хүмүүс ингээд одоо өвлийн нойрноосоо сэргээд цэцэглээд тэгэл бинтэйгээ уулзах тэр мөч болгон яг л нэг тийм дэлбэлж байгаа гоё нэг тийм honeymoon phase шиг байдаг гэд. Тэгээд тэр үед бүх юм нь ингээд төгс бүх юм нь гоё санагдал. Тэгэл зуны улирал ирсэн чинь нөгөө garden гэж дүрсэлж байгаа байхгүй юу хайр дурлалыг. Тэгээ зуны улирал эхэлсэн чинь нарны одоо туяа хурц болоод тэгээ цэцэг одоо ногоонуудад нь яг жинхэнэ арчилгаа шаардлагадаад эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө honeymoon phase буюу ингээ хавар дуусаад ногоонуудаа услах хэрэгтэй, тайрах бол тайрах хэрэгтэй, нарнаас хамгаалах тийм одоо арчилгаа шаардлагатай гэдэг. Тэгээд за ингээд garden буюу хайр чинь зүгээр ингээд байхад болж идэг биш бас арчилгаа шаарддаг гэдгийг ингээд зун нь ойлгодог гэдэг жбайгаа байхгүй юу. Тэнгүүд нь намар нь болохоор тэр арчилгаа хайр сэтгэл одоо тэр одоо effort-наас үүсээд одоо шим тижэл нь гарч ирж байгаа гэж тэгэж гарч ирсэн. Тэгээд араас нь тэгээ шим тижэлээ одоо урт удаан ингээд хүчин зүтгэлийн ингээд ачаад идээд тэгээд өвлийн улирал ирэхэд болохоор эмэгтэй хүмүүс нөгөө худаг руугаа эрэгтэй хүмүүс болохоор агуу руугаа ороод ингээд биенийхээ ингээд ганцаараа байх цаг хугацаа ч юм уу одоо өөр дээр рефлект тэгээд нөгөө хүнийхээ талаар биш одоо өөрөө хувь хүний талаар хөгжих ч юм уу ингээд ганцаараа байх тэр цаг хугацаа нь одоо үйл гэж одоо дүрсэлж байгаа. Тэгээд яг тэр одоо газраасаа гарсны дараа тий хавартаа дахиад бэлэн тэг цэцэглэхтэй бэлэн хайрлахтай бэлэн болдог гэд. Тэгж ингээд дүрсэлсэн байлээ. Тэрнээс гоё санагцсан. Гайхалтай. Үнээс илүү яаж гоё дуусгахыг бүр үнэхээр харахгүй. За. Сайхан дугаарайлаа. За тэлээ. За. Та нар ч гэсэн хайртай хүмүүстээ өнөөдөр хайртай гэж хэлээрэй. Тийм. Бүх юмний хариулт бол хайр. Амар клишэ. Хайр. Үнэ. Хайр гоё шүү. Тийм. Тэгээд ярилцж байгаарэ хүмүүс.